За өнөөдрийн бидний ярилцах сэдв бол өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх талаар ярилцах гэж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд сонсогчдоо дахин уулзч байгаадаа баяртай. За мөрөн ментор маань өөртөө хэр их сэтгэл хангалуун хүн бэ? Гайхалтай сэтгэл хангалуун байна. Ялангуяа сүүлийн үед бүр өөртөө улам их хайртай болсон. Тэгээд энэний шалтгаан гэх юм бол маш олон хүнээс хайр талархлын үг аваад тэгээд маш гурван зэрэгтэй байгаа болохоор. Тэгэхээр зарим хүмүүст өөрийгөө голох мэдрэмж их төрдөг шүү дээ. Уг нь бол ингээд хизээч өөрийгөө өөр бусадтай бити харьцуул, харин өчигдрийнхөө өөртөөгөө харьцуул гэдэг үг байдаг. Гэтэл яг бодит байдал дээр хүн ер нь өчигдрийнхөө өөртөө харьцуулахаасаа илүү дэрэгдээ байгаа найзтайгаа өөрийгөө харьцуулдаг ч юм уу те. Жаахан амжилт гаргаад ирэнгүүт би яачихсан юм бол би ер нь яагаад сүүлийн үед ингээд амжилтанд гарахгүй байгаа юм бол миний орлого яагаад ингээд ахиц дэвшил гарахгүй байгаа юм болч гэдэг юм уу, ингээд ийм асуудлууд гараад идэг. Тэгэхээр хүн яаж өөрөө өөртөө сэтгэл хангалуун байхад суралцах вэ гэдэг хамгийн чухал агаад багшгүй. Тэгжээж яг өнөөдрийн стресстэй нийгэмд бид нар бяцхан ч гэсэн аз жаргалыг өөрөөсөө мэдрэн шүү дээ. Тэг яаж өөрөө өөртөө сэтгэл хангалуун байхад суралцах вэ? Ямар гоё асуулт вэ. За миний хувьд болохоор би 10 жил байхдаа айгуу тийм илүүдэлжинтэй, царай муутай, нүүрэн дээр нь айгуух батг гардаг тийм охин байсан. Тэгээд ер нь бол өөртөө маш сэтгэл ханамжгүй, өөртөө ер нь л айгуу тийм дургу те толон тархаасаа ч баг дургу тийм байсан. Тэгээд дээрэс нь эргэн тойрны хүмүүсээсээ бас ингээд айгуух шарах авдаг байсан. Яа тэгэхээр хүмүүсийн яг нэг төрөлх аран шин штэ, ингээд хөөхөн царайлаг гоё охтуудад ингээд амар гоё харилцдаг мөртлөө царай муутай бүдүү охтуудад айгуу тийм дээрэнгүү доромжсон, доогсон өнгө аясаар харцдаг. Тэгээд байнга тийм нөгөө харилцаанаас гэмтэл авсаар агаад өөртөө маш тийм сул дорой итгэлгүй болсон байсан. Тэгээд би яг 10 төгсдөг жилээ ерхий боловсролын сургуулаа төгсдөг жилээ би өөрийнхөө хувьд маш том нээлт хийсэн. Тэгээ энэ нь ч гэсэн энэ нэвтрүүлгийг сонсоод сууж байгаа хүмүүсийн хувьд маш том нээлт болох бах. Тэр юу вэ гэхээр намайг царай муутай, бүдүүн, туйлбаргүй, тууштай биш гэл миний талаарх юм нэг сөрөг ойлголтууд ингээд бусад хүмүүсээс л ирээд байгаа байхгүй юу? Ирээд байгаа. Тэр нь ингээд над дотор ингээд нэг тийм тодорхойлт болсон, намайг хинбэ гэдгийг тодорхойлцсон. Тэгээд тэнчнээс би айгуу тийм өөрийгөө харахтаа бусдын тодорхойлолтоор би өөрийгөө хинж биш болгоод байна гэдгийг би олсон. Тэгээд би тэр үед өөрийнхөө хувьд би нэг айгуу том шийдвэр гаргасан нь юу юм бэ гэхээр миний хэн байхыг би өөрөө шийдэх болно. Хүмүүс намайг юу гэж хэлэх, яах их нь над юусаа хамаатай биш. Харин би өөрийгөө тодорхойлох болно. Би ерөөсөө хэн болохыг хүсэж чинь би яг тэрүүгээрээ л байх болно гэдэг би шийдвэр гаргасан. Тэгээд энэ нь болохоор миний хувьд яг тэр өөртөө тэгж гутраад идгийн яг гол үндсийн л зүгээр тасалчж байгаа байхгүй. Тэгэхээр маш олон хүмүүс яагаад өөртөө сэтгэл хангалуун бус өөртөө гутарч хандаад идэг шалтгаанаа яг ингээд над чиг эргээгээд ухаад бодох юм бол дандаа л гаднаас л ирсэн байдаг. Яг үүндээ чамайг чамаас өөр хинч мэдэхгүй шүү дээ. Чиний хинбэ гэдгийг чамаас өөр хинч мэдэхгүй байхгүй. Яагаад гэвэл чи өөртөө хоны 24 цаг байгаа. Чи дотроо юу боддог, юунд яаж хандж байгаа, аяг тавгаа угаахтаа хүртэл тэрэнд ямар сэтгэлээр ханддгаа чи л мэдэн шүү. Тэр аягийг гүцэд бүгдийн гой цэвэрхэн угаачих юмсан гэдэг сэтгэлээр угааж байгаагаа чи өөрөө л мэдэн шүү. Тэрнээс биш өөр хин нэгэн нэрээ мөрөн аяыг угаахтаа хүртэл ингэж чин сэтгэлээсээ шингээж хийдэг юм шүү гэж хинч мэдгүй. Дээрээс нь чамайг өрөөндөө өөр дээрээ ажиллаа, тэмдэглэл хөтлөөд гой ном уншиж байгааг хинч мэдгүй. Тэнгууд бас нэг амьдралынхаа турш би та нарт баталгыг хүсэж байгаа зүйл нь юу юм бэ гэхээр чи өөрийгөө хайрлаад, чи өөртөө итгэлтэй болох тусам чиний гадаад төрх зүс царай өөрчлөгддөг. Хүн боддог шүү. Би өстө эцэг эхээс төрөхдөө нэг царай муутай ингээд төрцөн
би угаасаа л бүдүү, угаасаа л намхан, эсвэл угаасаа л ийм том биетэй ч гэдэг юм уу ингээд бодоод идэг. Гэтэл яг үнэндээ хүний гадаад төрх тэр харагдац яг хүний бодлоор хэлбэршдэг юм бэлээ. Тэгээд энийг би яаж мэдсэн бэ гэхээр одоо би өөрийнхөө 20 хэдтэй зургийг 30 хэдтэй зургаа ингээ харьцуулаад харахад яг л нэг мөрөн юм шиг мөртлөө би одоо 30 гарцсан те би илүү үзэсгэлэнтэй, илүү залуухан, илүү гоё басан. Уул нь бол залуухан байх тусам илүү үзэсгэлэнтэй баймар штэ уул нь. Гэтэл үгүй тийм биш. Тэгсэн энэний шалтгаан бол ерөөсөө мөрөн гэж хин бэ гэдэг би өөрийгөө илүү хүлээн зөвшөөрдөг басан, өөрийгөө илүү хайрладаг басан учраас миний гадаад төр хүртэл тэрийг дагаад үзэсгэлэнтэй болж ирдэг юм бэ. Хамгийн гайхалтай. Тэгээд энэ дээр бас нэг зүйл бас сонсогчтой хуваалцахад юу вэ гэхээр би ингээд айгу амархан таргалдаг төрлийн хүн байхгүй юу. Тэгэл нэг жоохон ингээд дэглэн барихгүй, жоохон тасгал хөдлөхгүй дутагдахад л би ер нь ийм амархан таргалдаг. Гэтэл ингээд зарим хүмүүс байдаг штэ ингээл юу дуртайгаа иддэг мөртлөө ерөөсө таргалтгүй айгу гоё. Тэгээ би энийг бод ингээд айгу миний сул тал гэж айгуух би гутардаг байсан байхгүй. Би яагаад ингээд анханасаа юм гоё туранхай гуайлг байж болоогүй болоо. Би яагаад ингээд юу ч ицсэн таргалтгүй юм байж болоогүй болоо гэж айгу харамсдаг байсан. Эргээгээд энэ нь миний давуу тал юм байна гэдгийг би ойлгосон байхгүй. Яагаад вэ гэхээр би амархан таргалдаг учраас л би өнөөдөр тасгал хөдөлгөөнийг би байнга хийдэг. Би амархан таргалдаг учраас л би идэж шууш хоолн дээрээ байнга анхаардаг. Энэ нь бодоод үзэхэд би урт хугацаанд өөрийнхөө эрүүл мэндэд хамгийн их анхаардаг хүн болсон байгаа байхгүй юу? Тэгэхээр эн чинь сул тал ерөөсөө биш байгааз. Тэгэхээр магадгүй те өөрийгөө энэ миний сул талтай гэж бодож байгаа бол эн чинь эргээгээд бас нэг давуу талтай байдаг юм шүү. Тэгэхээр өөрийнхөө сул талыг ч гэсэн хайрл. Яг саний нөгөө би өөрийнхөө амархан таргалтгийг хайрлсан шиг. Тэгээ яг чин сэтгэлээсээ яг энийг хайрлаарэ. Тэгээд дээрэс нь миний бас одоо давуу тал гэхэд ч хэцүү, сул тал гэхэд хэцүү. Би айгүй тийм өөдрөг хүн байхгүй юу. Тэгээд энэ нь эргээгээд надад маш олон эрсдлүүдийг надад авчирж исэн, алдаануудыг авчирж исэн. Гэхдээ л бодоод үзэхэд би тэр алдааг хийсэн учраас би өнөөдрийн одоо хөгжлийг би олж авсан. Тэр эрсдлийг би хийсэн учраас би өнөөдрийн түвшинд хүрсэн гэдэгтээ бас талархдаг. Тэгэхээр та өөрөөсөө түмэн сул тал, түмэн өөнүүд харж болно. Гэтэ юм болгон дандаа хоёр талтай гэдэг юм шүү. Тэр өө чинь эргээгээ таны давуу тал болцсон байгаа. Тэгэнгүүт дахиад сүүлд ярьлаа. Хоёулангийнх нь яриа яг энэ өөртөө ихтэй байдлыг бий болгох гэдэг яриа ягаад ч юм гадаад төрөх байдал руу бас шууд гараад ирлээ те. Яг энтэй холбогдуулаад одоо 12 дугаар сар жил болгоны 12 дугаар сар тэр чигтээ шинэ жилийн баяртай холбоотой байдаг. Албан байгууллага, найз нөхөд, гэр бүлийн ингээ шинэ жилийн арга хэмжээнүүд маш их болдог. Энд дээр эрэгтэй эмэгтэй гэлтгүү бүгдээрээ яг гоёлын хувцас гой сайхан харагдах гэдэг дээр анхаарал эхэлдэг те. Тэг би бас сонины нийтлэл уншиж байхад эмэгтэйчүүд турн гэл ярьдаг. Гэхдээ яг үнэндээ бас хөвсгөр биш эмэгтэйчүүд хүртэл нэг тийм таарсан жинтэй мөртлөө цаанаасаа турна гэж дандаа ярьдаг гинэ. Одоо жишээлбэл намайг ойр тойрны хүмүүс маань турна гэхэд айгу гайхаж хүлээж авдаг аахгүй чи турж яах гэж байгаа юм те. Гэтэл би ягаад ч юм би турмаар байна гэж ярьдаг ч юм уу те. Тэгэхээр нэг цаанаа л нэг өөртөө сэтгэл хангалуун биш байдал бас байгаад байна уу. Бүр надаас илүү турхаа охиныг хараад би магадгүй би турмаар байна гэж бодож иж болно. Тэгтэл нэг жоохон хөвсгөр мэралагдуу эмэгтэйг харахаар би өөрөө турхаа ч юм шиг те. Тэгэхээр хүн ингээд би яг өөртөө биш хүмүүс таалагдахын тулд ч юм уу ингээд гаднаас ирээд байгаа хүмүүсийг хараад би энэ шиг байх хэвээр гэдгийг өөрөө ирэхгүй бас нэг тийм жишг хандлага гарч ирээд энэ талтаа тэхгүй байхыг хичээсэн ч цаанаасаа тэгээд нэг эмэгтэй хүний зам байгаад байна. Тэгэхээр бүсгүүчүүдтэй бас яг энэ гадаад төрөх байдалтай нь холбоотой яаж өөртөө итгэлтэй байх вэ? Сая бол та яг ингээд нөө жин дээр ярьлаа шүү дээ. Тэрнээс гадна одоо царай төрхөн дээр юм байлаа гэх тэрнийхээ хамгийн гол нь давуу талыг олоод харчих гээд хэлж байна. Тэгэхээр мэралэг бүсгүүчүүд маань шинэ жилд орох гэж заавал турах хэрэгтэй юм уу? Энэ дээр бас яг өөртөө яаж тэр хүмүүс сэтгэл хангалуун өөрийгөө гоё харагдуулж шинэ жилийнхээ арга хэмжээнд орох боломжтой вэ?
За би энэ дээр сонсогчдоо нэг зүйлийг л хуваалцъя гэж бодож байна. Юу вэ гэхээр та үргэлж гоё бай. Та үргэлж үзэсгэлэнтэй бай. Ганцхан шинэ жил дээр биш. 365 өдөр насан туршдаа тэ эмээ өвөө болсон ч ялгаагүй та хамгийн гоё эмээ бай, хамгийн гоё өвөө бай. Хамгийн гоё гэж юу хэлээд байна уу гэхээр эрүүл байхыг л хэлээд байгаа. Та эрүүл байх юм бол угаасаа гоо үзэсгэлэнтэй байна. Эрүүл байх юм бол таны хүмсэг зангирахгүй байхгүй юу? Та илүү аз жаргалтай байна. Тэгээд яаж тийм байх вэ гэдгээр би хүмүүсийг заавал нэг 3 зүйлийг цэвэрхэн байлгаасай. Тэ энэ 3 зүйлийг байнга цэвэрлдэг, цэвэрхэн байлгаж иж та өөрөө үзэсгэлэнтэй эрүүл гоё байна. За юу юм бэ гэхээр хүн бие организма цэвэрлэх хэрэгтэй. Одоо яг энэ бидний махан бие шүү дээ, тий? Махан биеэ цэвэрлэнэ. Нөгөө талд оюун санаагаа цэвэрлэнэ. Хоёр дахь нь оюун санаа яаж цэвэрхэн байх вэ гэхээр таны гаднаас авж байгаа мэдээлэл ч өөрөө цэвэрхэн байх хэрэгтэй. Тэгэхээр дандаа ийм гоё сурч хөгжөөд чиглэсэн дандаа гоё юм аз жаргалтай мэдээллүүдийг өөртөө авч байгаарай. Тэгэхгүй бол сүүлийн үед ялангуяа сошиал дээр ингээл дандаа хар бараан болохгүй ийм зүйлсүүд байгаад байна те. Тэгэхээр тэр зүйлсийг та ингээд зүгээр л гүйлгээд өнгөрөөж байгаа юм шиг боловч тэр чинь эргээд таны одоо нөгөө далд ухамсарт чинь тэр муухай одоо мэдээллүүд ороод таны оюун санааг бохирдуулж идэг. За нөгөө талд та сэтгэлээ бас цэвэрлэнэ. За тэгэхээр сэтгэл цэвэр, сэтгэл ариусгах тусам бас хүний гадаад дүр төрх өөрчилж идэг. Тэгэхээр хүн гой сайхан болоход ерөөсөө л энэ 3 зүйл цэвэрлэгдэжээж, цэвэрхэн байжээж ингээд дотроосоо гэрэлцэн гэж ярьдаг шүү дээ, тэ. Нэг тийм эцэг ихээс нэг тийм царайлаг төрөөгүй ч гэсэндээ цаанаасаа л нэг хайр татам, дур булаам, арсан гой дотроосоо эрүүл тунгалаг гэрэлтсэн ийм одоо хүмүүс байдаг штэ. Тэд нар яагаад тийм байгаад байна уу гэхээр саний хэлсэн 3 зүйл цэвэрхэн байгаа учраас одоо маш гоё аз жаргалтай юм байна гэсэн үг. Тэгээд миний амжилтын стратеги сургалтын дээр бас яг энэ тухай бүр маш дэлгэрэнгүй зааж өгдөг. Эрүүл мэндийн хувьд бид нар яг яаж өөрийгөө одоо бие организмаа цэвэрлэхийн, оюун санааны хувьд өөрийгөө яаж цэвэрлэхийн, за сэтгэлтэй. Тэгээд сэтгэл дээр би бас бясалгал хийгэрэй гэж хүмүүстээ зөвлөмөр байна. Тэгээд заавал нэг тийм урт удаан нэг цагаар одоо ингээл нэг завилал нэг агууд суудаг шиг суух биш. Зүгээр л одоо 5 минут амьсгал дээрээ төвлөрөөд байх чинь л эн чинь бясалгал. Тэгээд чадвал тэр хугацаануудыг сайхан сунгаад ингээд бясалгал хийх тусам яг нөх хүний ингээд сэтгэл гоё ариусч идэг юм баа. За нэг асуулт байна. Энэ болохоор хүн өөрөө ч мэдлгүй өөрийгөө бусадтай харьцуулсан явж идэг. Одоо ялангуяа биднэрт юу нөлөөлөд байна гэхээр сошиал их нөлөөлж байна. Хүмүүс дандаа гоё сайхан зүйлээ хөвчлэн сошиал дээр ил гаргадаг. Гэтэл тэр хүний цаана муухай зүйлж байгаа яг өдөр тутамд бидний амьдралд тохиолддог зүйлс байдаг ч гэсэн тэрийгээ ил харагдуулдаггүй болохоор тэр хүний амьдралыг яг сайн талаас нь хараад өөрийнхөө амьдралтай жишээд харьцуулаад эхэлдэг ч юм уу те. Гадаад төрөх байдал ч гэсэн бид нар ингээд зураг авахлахтай за октод одоо нөө өнцгөө олно гэдэг шиг тэр хүн магадгүй яг ингээд гой өнцгнөөс яавал гой харагдах уу гэж цэг суучдаг. Яг бодит байдал дээрээ ингээд яг бид нар шиг сууж идэг ч юм уу те. Ийм асуудал байдаг. Тэрийг нь олж харахгүй ингээд өөрийгөө бусадтай харьцуулж жишээд өөртөө сэтгэл дундуур байгаад тэрнээсээ үүдэлтэй ингээд би ерөөсөө биш юм байна. Би биш юм байна гэдэг нэг ийм хандлага байгаад байна л та. Тэгэхээр энэ дээр хувь хүн болгон өөр дээрээ яаж ажиллах вэ? Ямар гоё асуулт тий. За тэгэхээр ингээд нөгөө хүмүүсийн харьцуулалт хийгээд байгаа зүйл нь өөрөө айгу буруу байгаа байхгүй. Энэ юу өмссөн юм бэ? Энэ юу зүйлсэн юм бэ? Энэ нүрээ яаж бутсан юм бэ гэд эн чин зөвхөн нүдэнд харагдаж байгаа эд юмс. Гэтэл энэ эд юмсаас илүүтэй бид нар өөрсдөө гүн гүнзгий штэ. Бид нар өөрсдөө яг ямар зан аран шиг төлөвшүүлсэн. Бидний дотоод сэтгэл яг ямар юм? Өөрийнхөө сэтгэл зүйтэй яг яаж ажилдгийг, амьдралынхаа үнэт зүйлс зарчмыг тодорхойлсон юм уу гэд ингээд биднэрт маш тийм гоё гүн гүнзгий бидрийг бүтээж байгаа зүйлс чинь бидний өмссөн хувцснаас илүү гүнзгий үстэй тий. Гэтэл яагаад бид нар зөвхөн нүдэнд харагдаж байгаа зүйлсээр бусдтай өөрийгөө харьцуулаад байгаа. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг юм бэ гэхээр нөгөө дотоод мөн чанар дээрээ сулхан ажилдаг хүмүүсийн л гутралхгүй.
Гэтэл яг дотоод биегээ бүтээгээ явж байгаа өөрийнхөө дадлууд дээр өөрийнхөө нөгөө язгуур хүслүүдийг бий болгоод бүтээгээ тэрэн дээр хөдөлмөрлөж байгаа хүн хизээч одоо батагийн юм уу цэцгийн юм уу унсан машин өмссөн зүйлс хувцастай хизээч өөрийгөө харьцуулахгүй байхгүй юу. Өөрийнхөө хичнээн хүс гаргаж энэ зүйлийг бүтээж байгаагаа хайрлаж байгаа хүн чинь хизээч очиж тэр цэцгийн зүйлсээ эмхтэй өөрийнхөө тэр туслуулсан хөлсийг харьцуулахгүй байхгүй юу. Тэгэхээр хүн өөрийгөө яг яаж бүтээгээд байна вэ гэдгээс чинь л харьцуулт бий болоод байгаа байхгүй. Гэтэл өөрийгөө бүтээх гэдгийг гой хувц өмсөх гэдээ ойлгочихвол юм бол тэн сэтгэлээр унах нь аргагүй шүү дээ. Өөрийгөө ямар стилтэй үсээ засуулаад ямар одоо эмэг зүүхээр өөрийгөө бүтээж ийн гэж ойлгох юм бол угаасаа сэтгэлээр унахаас аргагүй шүү дээ. Харин өөрийгөө бүтээх гэдгийг илүү энэ дотгошоогоо өөрийнхөө мөн чанар, өөрийнхөө дадалцуушил, үйлдэж байгаа үйлдэл, бусдад хандж байгаа хандлага, харилцаа, хүндэтгэл өөрийнхөө энэ эрхэм зан чанаруудаар өөрийгөө бүтээж байгаа хүн чинь хизээч эд юмстай харьцуулахгүй шүү. Тэгээд дээрэс нь хардаг юм ч өөр болчихно. Өөрийгөө яаж зовж энэ дадал хөвшлийг өөртөө бий болгоцсон хүн чинь яг тийм дадал зуршлыг өөртөө бий болгоцсон хүнийг хараад бахархдаг байхгүй. Ямар хувц өмссөн байна гэдгээс илүүтэй энэ хүнд ямар гоё зан чанар байна гэдгээс нь бахархдаг. Гоё нүүрний будаг гэхээсээ илүүтэй тэр гоё гэрэлтсэн одоо тунгалаг арсыг хараад энэ бүр дотроосоо ирүүл гэрэлтээд байна шүү дээ. Ямар гоё юм. Үнэхээр гоё ирүүл хоолдог хүн байна. Тэр бий болгосон тэр гоё урсан биеийг хараад те одоо фит биеийг хараад энэ ийм гоё биетэй байх гэж ямар их хөдөлмөрлөө бол тийм гоё зүйлсийг харж л одоо бахархал төрж магадгүй тэрэн дээр те цагаахан шунал төрж явна уу гэхээс биш өөрийгөө бүтээдэг хүн бол зүгээр нэг машин тэрэг амьдардаг хаусан дээр сэтгэлээр хизээч унахгүй.